Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. 10 дугаар хэсэг. Та эндээ хүлээж байгаарай. Би удахгүй гэж хэлээд явсан хүү хагас цаг хэртээ алга болов. Бүсгүй байж ядна. Бос ч нааш цааш алхавч тайвширч чадсангүй. Хүүгийн хэлсэн үгээс сонирхлыг нь маш ихээр татахын сацуу овоо удаан хүлээлгэж байгаа хүүд санаа зовох сэтгэл нь давам гайлна. Тортой юм үлдээгээд орсон дээргүй юу? Ээж чинь хараад чамайг сэжиглээд мэдчих юм шиг санагдаад байна. Гэхэд хүү инээгээд зүгээрээ хүн өгсөн юм гээд хэлчихнэ. Гэхдээ таныг гэж хэлэхгүй гээд тортой амттан чирэг шахам дааж ядсаар авч явсан хүүгээс сураггүй байсаар нэг цаг өнгөрлөө. Хүсэлжин түүний араас очмоор байвч ээжд нь харагдчихвал хэрэг мандна гэдгийг мэдэх тул хүүд амлснаар хуучин худгийнхан хажууд суусаар байв. Нэг л мэдхэд нар шингэх төгчээ. Бүсгүйч өнөө хашааны зүг хараавилчин хүлээж байтал араас нь "Игчээ" гэж дуудах хүүгийн цангинсан хоол төмөр тажигнах чимээтэй хамт сонсогдлоо. Хүсэлжин хизээ хамгийн сүүлд ингэдлийн баярлаж байснаа мартажээ. Ямар тач нуудад ирэхгүй боллоо гэж горилго нь барыг тасраад байтал хүү ийн амлсандан хурж эргэж ирсэнд тэр маш их баярлав. Хүүг тосон гүйж очоод тэрч авлаа. Харин бүсгүн энэ үйлдэлд гайхсан хүү "Игчээ та зүгээр үү?" гэж асуухтан амьсгаадж байв. Учир нь тэр усны тэрэгэн дээр бетон ачаад өгсүр газар гүйн ирсэн тэр байлаа. Бүсгүйн тэврээс арай их молдорсон хүү уранхаа өмднийхэн халаасыг уудалж эвхээтэ зураг гаргаж ирээд түүн рүү сар байв. Хүсэлжин дэлгэж хараад зүрхэн золтойл зогсчихсангүй. Болон бүрэн халзарч урагдсан хар цагаан өнгийн гэрэл зурган дээр дан дээлтэй хүсэлжин нарийн бүсээр хөхнийхэн доогуур уйж бүслээд төв талбай дээр зогссон байгаа харагдана. Хэвлийн хэсэг нь багахан цүдгэр бүг харвал тэр бие давхар байхаас зайлахгүй. "Хөө, тантай их адилхан байгаа биз? Би бас зураг агуулгаалчхад наашаа ирж явах замдаа тэгэж бодоод л байсан" гэлээ. Бүсгүн чиг шуугаж нүд нь харанхуйлахад хамаг биеийн сулран унах төхөв. Тэр арайхийн худгийн ханнаас төшиж зогсоод нүдэн чанга ганин зогсож байхтан гартан барьсан зургаан алдахгүй хичээн чанга гихч нь атгана. Түүний бие муудахыг харсан хүү сандран "Игчээ та яасан бэ? Игчээ та зүгээр үү?" гэж сандран чангаар асууна. Тэр бүсгүйг тойрон гүйж гараас нь атгаж хөдөлсөөр товжоо маягийн цутгамал бетон дээр суулгаад өөрөө нь дэрэгдэн суулаа. Бяцхан гараараа бүсгүйн үсийг чихнийх нь араар хийж өгөөд туханд нь хурч үзнэ. Ийм чаахан мөрдлөн чухам халамжтай хөөрөө нүднийхэн булангаар харвал түүний санаа ихэд зовсон байртай газар нь улайж нүд нь бэлтгэнэ. Бүсгүй инээмсэглэн "Их чин зүгээрээ" гээд хүүгийн сөрөвгөр үсийг хойш ийллээ. Хөөч сая санаа намар бололтой өвдөг дээрээ тогоогоор нь тулан том хүн шиг суугаад "Та ёстой зүрх авахаа шахлаа. Ийм бие муутай юм байж яагаад тийм хол тэнэд явдаг вүлээ?" гэж загнах нь яг л хөгшин хүн шиг сонсогдоход бүсгүй тэсэлгүй инээчихв. Тэгснэн гинт инээхэн болж "Ингэхэд энэ яг таны эмээгийн зураг мөн үү?" "Мөн. Ээж бүр хамгийн гоёыг нэгэд хадгалж үлдсэн ганц зураг нь. Гэхдээ сүүлд харахаас дургүй өрөөд нэгэд бүр далд ийдсэн байсныг нь би ухаж олох гэж их зүдэрлээ." "Хүү энэ зургийг хайсаар удсан байна" гэж бүсгүй додрон бодож байтал хүү "За таагаас зургийг нь дарчих. Тэгэхгүй бол би сая ээжэд усанд явлаа гэж худлаа хэлээд гараад ирсэн. Боцохгүй бол горьгүй" гэж хэлэх нь мөн л хөгшин хүн шиг санагдахад бүсгүй инээмсэглэн утсаан гаргаж ирээд зургийг нь тарлаа.
Харанхуй болсон хойно гэрдэн боцож ирээд компьютераас сан бүсгүй удсан дээрх зургаан хуулж аваад интернетээр хайж эхлэв. Жирийн хүний тухай захин орчинд мэдээлэл байх нь тун ховор үзэгдэл. Гэсэн ч удтал хайж үзв. Мэдээж юу ч олсонгүй. Ширээн дээрэн тоглолтын тулаад нүүрэн хоёр алгаараа дарж санаа алдан сууна. Энэ бүгдийн учрыг арай хийж олох замдан орлоо гэж бодтол бүх зүйл улам ээдрээтэй болчихлоо. Тэр Галба гэдэг хүн энэ ертөнцид амьдарч байсныг нотлох гэрэл зургийг арай ихэн оллоо. Энэ зургаар хөөгөөд юу болсныг мэдэж болно гэж бодсон нь талаар болоо зогсохгүй. Тэр зурган дээрх бүсгүй өөртөө толны тусгал мэт адилхан байгааг хараад бараг л зүрхэн зогсож шахсан. Их хэрэл хайгуул нь энэ хүрээд мухардаж байгаа мэт санагдахад бүсгүй гараан сунган ширээгэн дэрлэж хэвтэв. Гэтэл толгойд нь гинт нэг санаа төрлөө. Хүсэлчин эргэлзээгүй нойрны эмийн амандан хийгээд араас нь уснаас нь том балгалаа. Боцож ирээд орондон орон хэвтэв. Таазны өнгө цайвар саарал үүнд хүсэлчин хязээнээс дургүй байсан билээ. Харин ирмэн хүнд мэс заслын дараа улаан ягаан туяатай өнгө харсаар ядарсан нүдийг хамгийн сайн амраадаг өнгө бол цайвар саарал гэсээр зоржууж ийм өнгөөр бодсон. Харин энэ нь гэмт хэрэг тайлагдшгүй нууц хийгээд хар бараан амьдралын элдэв нугчаан донд зүдэрч ява дөрүүдийн тухай бичдэг хүсэлчэнд энэ цайвар саарал өнгө түүний сэтгэлийг сэргээх байтуган улмал гунигт дарагдахад том нөлөө үзүүлдэг. Ийм учраас энэ өнгөнд, энэ таазанд, энэ бүхэнд энэ амьдралтан хүсэлчин сэтгэл дундор. Шуудхан хэлбэл дургүй. Гэхдээ тэр хашаанд очсон, тэр бүсгүйтэй, тэр хүүтэй уулзнаас хойш асуудал нэмэгдсэн чи амьдрал нь илүү амттай болох шиг санагджээ. Иймд энэ бүхний учрыг заавал олох ёстой гэж өөртөө хэлээд зовхон буулгаж нойронд авдалаа. Толгоны өмнө гал түлэн суухтан сая нэг ухаан оров. Хүсэлжин зүүдэлж байгаа мэдэнэ. Өмнө нь дүрлцэн асах гал очвсэрвч үлми дээр нь буусанд бүсгүй хөлөөн дадан авлаа. Түүний хөлийнх нь хуруу халууд өгөж байсан нь хорсон өвдөж эхлэв. Түүний дуу алдах чимээнээр баруун орны хөлнөөс дээлийн бүсээр бүслүүлсэн чаахан охин цочин уйлчхан тэр. Бүсгүйч түүний уйлах чимээнээр цочоод сууж байсан сандал дээрээс золтол унчихсангүй. Босч охиныг бүснээс тайлж аваад түүнийг аргад нь тайвшруулах гэтэл тэр жижигхэн гараараа ингэр цээжийг нь уудлаад болж өгсөнгүй. Төдөлгүй гэрийн хаалга цэлэдэл нээгдэж ахмиг насны маглаг эмэгтэй ороод ирлээ. Тэр гэр тойруулан хараад яравааж хүүхдийн тэврэн саатуулж буй хүсэлжин рүү ширв татан муухай хараад нөгөө нэлцгай юмтайгаа зууралдаад л байж байна уу? Үгүй энэ гэр орноо хараач. Тоос шорондоо дарагдаад үзэх юм биш. Яаж ийм газар амьдардаг байна? Гээд жижиг модон сандлын давцанг пүү гэж үлээгээд дээр нь суув. Хоёр гарan ганцуунданхийн яравааж суух эмэгтэй саатай нэмгэн алчуураар толгоогон боожээ. Тэр хүсэлжингийн үйл хөдөлбөрийг дагуулan харж үе үе гаслан толгой сэгсэрх нь туйлын тээртэй санагдана. Эмэгтэй хадам их чинь орж ирчгээд байхад ядаж цай яглаад өгөхгүй гэхэд хүсэлчин хүүхдийн тэрсэн чигтэн шүүгээ саврууган алхах гэтэл эмэгтэй хэрэггүй төвөг цаашаа наад нэг нялцаасан юм а хүн амьтанд өгөх чинь юу болов гэхэд хүсэлчин гайхаж юу нэ чинь юу гэж чи чи наад хүүхдээ хүнд өргүүлнэ гээгүй мүү би тэгж хэлсэн гэж юу за Галба минь чи насаар надаас хавьгүй залуу байлгүй хөгшин би санаад байхад чи яагаараа сандаггүй юм. Хэдхэн хоногийн өмнө хүү та хоёр манаа тэгж ярьж орж ирээ байцтэй. Тэрнээс чинь хойш наад нэг хар гай чинь хавь орын хүн амьтан амраахгүй бахираад байхаар би дэсэхгүй өөрөө орж ирж байна.
Ийм хэлхийг сонссон хүсэлчин түрүүнээс хойш өөрт нь наалдан тэмрүүлэх хүүхдийн царай руу харлаа. Дуугараг хар нүдэнд нь нулимс цээлгэнсэн хിവэр байх авч бүсгүй уруулдаг гарааран хүрэхтэн инээмсэглэж байх юм. Энэ үед түрүүнээс хойш цээлгэнэд байсан их нулимс том тусал болон бомбогор газрыг нь дагаж урсах хаж. Бүсгүйч түүнийг даган инээмсэглэж байсан эмэгтэйд хандаж би хүүхдээ өргүүлэхгүй гэж хэлээ тавьчихав. Үүнийг сонссон хадам ээж нь зултал хойшоо саваад унчихсангүй. Юу гинэ хүүхээ? Гүй чи чинь эртүүд орж ирэхдээ их л өөр юм ярьж орж ирсэн дээ. Чиний гуйснаар би хүн амтнд сураглаж наад хүүхдийг чинь авахын хүртэл олж өгөөд мөнгө төгрөгөө ярьж тохирчход эцэст нь ингэж хэлсэн ярьсанасаа буцаж болох уу та? Үгүй. Би энэ хүүхдийг өргүүлэхгүй. Би өөрөө тэжээн. Чи үхсэн баасаараа тэжээх үү? Чам шиг хоосон гуйлагчин айлын хаяан чимээг үхэн хэвдэж чадахгүй өөр эрийн дор хэвдэж хүүхэдтэй болчиход өнөөхийг нь хүнд өргүүлээд нэрийг нь цэвэрлэе гэтэл үгүй намайг сүулт нь халуун тогоондоо ингэж чанж хүний нүур харахааргүй болгож байгаа юм биз дээ. Ястай чиг. Би тантай юу гэж ярьснаа санахгүй байна. Гэхдээ үнэхээр энэ хүүхэд надаас гарсан юм бол би хинт ч өгөхгүй. Би яаж иж угаад өөрөө өсгөж хүн болгоно гэж эрс шийдэмгийгээр хэлэхэд гэрийн хаалга нээгдэн том биетэй залуу ир орж ирв. Гэлбагийн нөхөр болохыг таниад байж байтал хадам ээжгийн хүн гэвгэнд зөрхөрдөл уйлж харлаа. Хөө залуу сандран яасан бэ ээж? Энэ нэг мөн хүүхэн чинь ихэн чинь хэлэхгүйгээр хэлж байна. Хүүхдээ хүнд өгөхгүй гин оронд нь намайг зайлгин. Би энэ хашаанд мөн хүүхэд өрөвдөж танахыг буулгасан. Гэтэл насны бөксөнд бэрдэн ингэж хараалгах гэж. Гү нэг мөн ингэр султаа хүүхэн ч шүү. Хэлээч чи. Энэ хүүхдийг чи өөр хүнээс олоо бидтэй. Яагав нөгөө доод гудамжны барлаг баянагийн хүүхэд гэх чинь үлээ. Хэл чи гэж бүсгүрүү дайрч эхэлжээ. Залуугийн нүд улаанараа эргэлдэн муу гэж хараасаар хоёр том алхаад дэрэгдэн нэрэн үснээс нь хойш чангаажээ. Ард агцных нь үсийг тэр чигт нь хамаад авчих шиг санагдахад бүсгүй цочин сэрлээ. Эрэмэн уучлаарай. Үсэн дээр нь тарчуу. Хагалгаа оройтож дуусаад сая л ирлээ гэж шивнэн хэлээд бүсгүн газар дээр цөөлөн үнслээ. Үр цайх болоогүй. Хэрв та энэ хүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсоор